За сайн бацгаана бүгдээрээ. Манай ээлж влог одоо эхэлж байна. Энэ дугаараар болохоор бид Мартин 8 зориулсан эмэгтэйчүүдийн олон улсын эрхийг хамгаалах баярын өдөр зориулсан дугаар болно. Тэгэхээр бид хоёр дүзийг одоо хэлэхгүйгээр дүзийг баярлуулах сюрприз барих чинь явж байна. Одоо ажилласаа гараад бид хоёр нэг бэлэг авах гэдэг бэлэг цэцэг авах гэдэг явж байна. За тэгээ бүгдээрээ хамтдаа явцгаая. Тийм бид хоёр юу авахыг бас сонирхороо. Тэр юу маск зүгөөгүй маск болохоор яриа айгу муухай сонсогдоод лээ. Тэгэхээр маск зүгөөгүй байгаа шүү. Ямар ч маск бол байх бол байгаа. Тийм үү. Бүгдээрээ бас маска зүгээрээ. Хавар болоод бас айгу гоё гадаа гоё дулаахан болж байна. Гоё нааштай өдөр байна. Ямар ч эмхтэн хүмүүсээ цэцгийн дуртай болохоор цэцэг хараад гоё аз жаргал мэдэрдэг болохоор цэцэг авъя гэж бодож байна. Тэгээд бас нэг гоё шоколад ч юм уу тий. Гоо тэгэл. Сайн байна уу? Багтсан цэцгүүд байна гоё. Өөртөө заавал боочгүй тий. Хили сарнати хойллоо. За. Энэ бас дараа гоё шиг байна. Материал тавар дээр орж ирж байгаа харилцагч эмэгтэй хүмүүст бид хоёр бас нэг сарнаа тэгээ нэг гарын бэлэг гартуулъя гэж бодлоо. Эндээс бас нэг сарнаанууд авч орж ирж байгаа эмэгтэй хүмүүст бас нэг баярын цэцлэгээ гээд өгөх юм уу? Тийм. Тэгвэл 3 сарын 8-нд тэр юу гэж бодож байна? Би юу? Ер нь бол тэгэл эмэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах гэж бид нар чинь анх нөө эрхийнхаа төлөө зөөнийг баярлаад өнгөрөх биш. Эрхийнхаа төлөө яг тийм өдөр болсон. Тийм болохоор зүгээр нэг баярлаад өнгөрөх нэг цэцэг тоош дээр бариад нэг ганц өдөр хоолнд оруулах юм. Ганц өдрийн тийм юм биш. Ерөнхийдөө эмэгтэй хүмүүсийг ингээд байнга дэмжиж, хайрлаад ойлгоод халамжчих хэрэгтэй. Өнөөдөр бид нар ч айгу зэгхэн ингээд эрэгтэй ер нь бол эмэгтэй хүмүүс өөр эрэгтэй хүн бол төсөлгүй шүү дээ. Тэгээд амжилттай явж байгаа эрэгтэй хүний цаана айгу сайн гэр эзэгтэй байдаг. Яг тэр шиг ер нь бол эмэгтэй хүмүүсийг сайн хайрлаад тэр бүгдээ өөрийн гэсэн карьертай өөрийн одоо юу гэдэг карьер албанчил дэжтгэн бидний хүсэл зорилгонд дэмжиж ерөөдөө эмэгтэй хүмүүс ялгаагүй нийгэмд яг л эрхтгийш эрх идэх ёстой тийм тэрийг нь зүр найл болох хүндэтгэл хангаж өгөх хэрэгтэй да. Өдөр тэгэл баярлуулаад нэг мөрөх биш ер нь л байнга эмэгтэй хүмүүсийг одоо ойлгож хайрлаж хүндлээд бидний эрхийг дээдлээ салбар хүртнээс эрхийг бас хангаж өгөх та. Тийм л зөв. Тийм байгаасаа гэж юу бодож байна. За дэдгийн цэцэг юм байна. Өөрөө тэгэхээр дараа нь үзээд яаж цэцгийг авсныг харна. Ягаан л тийм их өнгө орсон. Гой цэцэг нэ. Тэгээ эмхтэн өнөхөр зуучлаа. Улаан ягаад гэсэн. За бит хоёр мөн бас 10 дөх цэцгийг бас авч байна. Цэцгийг авсан зүйл нэг юм кофе авсан. Ажил дээр их ажилтай ядчихтай. Магадгүй гэж бодлоо халуун кофе. За дүзидээ одоо ингэ сюрприз барья. Ажил руу орж байна. Дүзид сюрприз барих. Өрөнд орцсон. Орцсон. Цэцэг авах гэж алгалцдаг. За дүзэр явж байна. Дүзээ. За. Эмэгтэйчүүд эрхийн хамгаалах өдрийн баяр мэндийг хүргье. Цэцэг билээ жаа. Нүрэ баярлалаа. Ядчих магадгүй. Кофе өгсөн байна шүү. За, эрхийн хамгаалах ямар байна? Гоё. Цэцэг авах гоё нэр дэрүүс цэцэг авах юм байна. За, чадлаараа болволсан шүү. Ойлос гэсэн баа. Би сарууд бас нэг хөрхөн цэцэг тавьчих. За. Чин таалагдсан уу? Таалагдчих. За, шүү дээ. За тэгээд энэ блогороо дамжуулаад энэ блогийг үзэж байгаа бүх эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бүгдээрээ сайхан баярлалаа.
Влогтой хавтаагаарай. За. Материал тавар ороод нөгөө манад дээр орж иж байгаа харилцагчдаа нэг тийм гарын бэлэг сарнаа бас бэлэглээд эмхтэй хүмүүсэнд баярлалаа гэж бодоод явж байна. Ааха. Би хандаа явж байгаа. Надгүйгээр явчихдаггүй гинэ. Ирэх хамгаалах өдөр гэж байгаа. Эмэгтэйчүүд ирэх хамгаалах өдөр гэж байгаа. Тэгэхээр манай ард зүйн нэгдлийн хувьд болохоор өмнөх влог дээр ярьж исэн. Хүүсийн харьцаа бол яг тэгш байдаг. 50% нь эмэгтэй ажиллаж байна. 50% нь эрэгтэй ажиллаж байдаг. Тэгэхээр хүүсийн харьцаа, гендрийн харьцаа бол манай ажлын байран дээр бол яг эрх тэгш байдаг байгаа. Тэгээд маш олон эмэгтэй цахилгаантай тий. Тийм. Тэгэд бид нар бас өнөө өглөө гинттэй бүх хүмүүстэй бас сарнаа бэлэг өгсөн. Тийм. Бас гоё. Гоё юм бэлээ. Өглөө болго ингээд сарнаа аваад бол өгн гоё юм бэлээ л дээ бүжээ. Тийм манай залуус бас биднийг хоолнд оруулна гэсэн бүх эмэгтэй гэлжтэйгаа тэгээд тэрнийхээ хэсгийг бас жоохон оруулнаа. Тэгээд одоо салбар дээрээ бараг ирж байна. Харилцагчтай ингэ гарын бэлэг санаад байна. Фасттэй юм дээ. Станк баярлаа. Сайхан баярлаарай. Нөгөө нэг эмэгтэйчүүдийн баярын гарын Хаа баярлаа. та ямар хөтлөж явж байгаа? Өчнөө хүүхдээ юу яаж ийн нөгөө дас нийлж ийн. Тий. Хөрөнгөний дас нийлж ийн. Тэгээ сайхан баярлалаа гэж. За баярлаа. Баярлаа. Сайн байна уу? Чи ирэх хамгаалах өдрийн баярын мэд. За манай компани зөвлөж хэлж ямаа. Сайхан баярлалаа та. Баярлаа. Самэн. Нөө манай ардаар үйлчлүүлж байгаа гэдэг баярын. Манай влогийг үзээрэй. За. За баярлаа. Баярлаа. За. Ийм эмгтээчүүд өдрийн юм сисамын эрүүл хоол дээр хоогийн бэлэг дээр десерттэй явуулсан баяр. Өглөө бүгдээ сав. Баярлаа. За эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Үзье. За Баярлаа. Хонгороо баярлаа. Тараад баярлж байна уу? Баярлаа. Тэгээд энэ удаагийн влоггүйгээр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Тэгээд лайк, шеэр, комент бичээрэй. Сэтгэлээ үлдээгээрэй. Найзуудаа шеэр хийгээрэй. Тэгээд бүх эмгтээчүүдтэй олон улсын эмгтээчүүдийн баярын хамгаалах баярын өдрийн баяраа гоё тийм гоё сайхан аз жаргалтай тэмдэглээрээ. Тэгээд эрэгтэй хүмүүс цаашдаа ч нэг өдөр биш бүх өдрийн гоё аз жаргалтай байлгаарай гэж үзье. тэгээд дараагийн влогоор уулзцаая. Баяр таа.